Та бүхэн ямар гэрээ? Би өнөөдөр нэг тийм баярын мэндчилгээ маягийн бичлэг хиймээр байна. Энэ YouTube бичлэг хийдэг хүмүүс нэг тийм юмны талаар ярьдаг. Одоо контент хийх дарамтын тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл одоо 7 хоног болгон одоо чинь бичлэг хийхээсээ залхаж байна. Эсвэл одоо юу гэдгийг нэг өнжөөл бичлэг хийж одоо чинь зүйлдэ чадхаа байлаа ч гэдэг юм уу тийм. Сая сайхан одоо жишээ нь баярууд өнгөрлөө. Цагаан сар Мартин 8 гэл тийм. Гэтэл чинь тэр болгон дээр нь би одоо жишээ нь юу гэдгийг нэг тийм одоо юу гэдгийг олон нийтийн хүн болоод л одоо та бүхэнд баяр хүргэе. Сайхан одоо юу гэдгийг баярлаарай энэ төр гэдэж чадахгүй байна. Гэхдээ би энэ одоо шинэ контент хийх буюу одоо бичлэг хийх дарамтыг ерөнхийдөө мэдэрдэг. Тэг өнөөдөр нэг тийм шал дими одоо жишээ нь бичлэг хийдэм үү гэж би бодлоо. Тэгээд нэг хайр дурлал гэсэн үгийг одоо шинэ усан будгаар бичиж та бүхэнд үзүүлье. За хайр дурлал гэсэн үг нь болохоор одоо шунал тачаалч гэдэг юм эсвэл янаг манаг энэ төр гэсэн үгийг бодвол илүү одоо соёлтой гэгээлэг тий ариун талдаа байх гэж би бодож байна. Ямар нэгэн одоо шинэ юу гэдгийг уран бүтээл ямар нэг ажил хийхэд бас тэр ажилдаа хайртай байх, дуртай байх чухал байх гэж би хувьдаа бодож байна. За эхлээд А үсэг бичээдгий. За И үсгийг одоо жишээ нь юу гэдгийг хитрхи доош нь гэж яаж болохгүй. Татаж болохгүй хэрвээ татах юм бол одоо ваа үсэг шиг болчихно тийм үү. Тэр чинь А И гэж жоохон доош яваад хамтдаа гэд И. Хайр. За би энэ юу хийх гэдэг нь хэрэг нэг тийм юу хийх гэдэг нь дахиа зурх гэдэг. Би нэг усан будгаар хийж байгаа учраас нэг сайхан юу гэдэг лээ бих шиг одоо жигд гарахгүй байна л да. За энэ болохоор нэг тийм дахиа шиг юм байх юм. За дахианы хөл нь энэ үед юм бол сүүл нь яах болоо гэж. За энэ хавцаа сүүл нь эхэлсэн. Эхлээд нэлээд хүчтэйхэн ингэсэн байх нь шүү дээ. Хайр гэж. За энэ нэлээд одоо жишээ нь гэдгийг урт удаан бичлэг болох учраас янз бүрийн дими юмны талаар ярмаар байна. Би одоо мөнгө төгрөгийн талаар ярьсан тийм үү. Тэгээд одоо яагаад тэр эдийн тэнгэр жирван бурханы тэрийг одоо шүтэх ёстой юм бэ энэ төр гэж одоо ярьсан байгаа. Гэтэл чинь одоо хүн юу яах гэж нэг эрлэг ном хаа нэг шүтдэм бэ гэсэн нэг тийм бас зарим хүнд одоо шинэ тодорхойгүй байх шиг байна. За тэгэхээр чинь эрлэг ном хаан болохоор одоо
цаг хугацааны эзэн тий. Би бол цаг хугацаа, би бол шударга ёс энэ төр гэдэг байгаа шүү дээ тий. Би бол үхэл хэрлэг ном хаан тэр гэл. Тэрний ямар ч тэмхэр одоо цаг хугацаа бүхнийг одоо устгадаг, бүхнийг илэгдүүлдэг гэсэн үгнээс. За энд болохоор туулайгаа зурнаа. Туулайгаа зурх вэ гэж. За нэг юм сурч. Яста хамааг авч जैन да. За одоо жишээ нь юу гэдгийг тийм цаг хугацааны бурхан гэж байна л да. Тэр та нар зарим нэг нь үзсэн үгүй тэр Алисагийн нэг тийм цаг хугацааны Алиса нөгөө нэг гайхамшиг ордонд үлэн Америк кинод гэж шүү дээ. Тэрний 2 дугаар ангин дээр нэг тийм цаг хугацааны эзэнгээ нэг нөхөр байдаг. Тэр нь тэгээ нэг нөгөө нэг том толгойтой хүүхний хайрт минь тэр гэлдэг гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр цаг хугацааны эзэн нь болохоор хань ижилтэй ч гэдэг юм уу тий хатантай ч гэдэг юм тиймэрхүү юм байна л да. Тэгэхээр чин одоо юм бас нэг хоёр дүмэл байдаг ч юм уу тий. Тэгэхээр одоо төгсгөл гэж байгаа бол эхлэл гэж байдаг ч юм уу тий. Тэгэхээр нэг тийм одоо Эрлэг ном хааны эхнэр гэсэн юм байдаг. Тэр нь болохоор тэр одоо цаг хугацааны эхлэл байдаг ч юм уу юмыг эхлүүлдэг ч гэдэг юм уу тиймэрхүү юм байдаг. Тэгэхээр тэр болохоор Монгол нэртэй Эрлэг ном хаан гэхэр чинь Монгол нэртэй шүү дээ. Тэгэхээр тэр урхан бас Монгол нэртэй. Тэр Монгол нэр нь болохоор оч төгөлдөр охин тэнгэр гэдэг. Тэ? Өөрөөр хэлбэл шүний тэнгэрийн одоо охин тэнгэрч гэдэг юм тиймэрхүү. Тэгээд тэр бурхан одоо шинэ гэдэг цагаан сараар нөхөртөөгөө хамт дэлхийг нэг тойрдог ч гэдэг юм. Тийм байгаа тийм. Тэгэхээр тэр бурхтуудад зориулж гэрийн гаднаа мөс өвс тавьдаг. Ирэх жилдээ одоо устай ургамалтай байхыг одоо чинь бэлэгдэж тэгээд тавьдаг байгаа. За туулайгаа цааш нь үргэлжлүүлээ. Ир үсгийг хийх гээд байгаа шүү дээ. Туулайны гар тусах гэж байна. Лал гэж. Тэгэхээр энэ гэж явах. 1 2 туулайны хөлийг гээд гаргачих. За тэгэхээр одоо юу гэдгийг тэгэхээр цаг хугацааны одоо жишээ нь бурхтуудад мөргөж байх юм бол хүн бас одоо амар тайван амьдрын ч гэдэг юм нэг тиймэрхүү байгаа. Хоёрдоо болохоор одоо жишээ нь би заримдаа ямар нэг юмнаас айгаад нойргүйтэд ингээд одоо жишээ нь юу гэдгийг байхаараа шүн унтаж чадахгүй байна шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр одоо цог төгөлдөр охин тэнгэр гэдгийг одоо шөнийн охин тэнгэр гэдгийг дуудаж одоо өөрийгөө тайвшруулдаг байгаа. Би хэлсэнтэй нэг Умааны бэдмийнхэн бичлэгэн дээр чиглэгний дараа ч юм уу тийм.
Тэр нь болохоор нөгөө нэг бурхан гэдэгтэй адилхан умаахан гэсэн үг байх юм л та. Тэгэхээр энийг одоо чинь гэдэг жоохон тайван маягаар умаахан гэдэг хахаар одоо чинь гэдэг би тайвширдаг. Тэгээд одоо чинь гэдэг нойрсдаг ч гэдэг юм тий. Жоохон бүдүүлэг нэр байдаг л да. Одоо жишээ нь тэр шөнийн охин тэнгэрийн бүдүүлэг нэр нь болохоор хар умаач гэдэг юм уу тий. Одоо кара умаач гэдэг юм нэг тийм муухай нэр байдаг. Хар умаач гэдэг юм тий. Тэгэхээр тэр хар умаанаас бүх юм одоо жишээ нь төрдөг, гардаг, бий болдог ч гэдэг юм тий. Эрлэг номын хаан болохоор нөгөө нэг боолохгүй нэгтлээ тий. За тий. За энэ урлагийн ажлыг цааш нь үргэлжлүүлье. Заангаар болж байна. Энд ораа ил гэсэн юм болчиход байна шүү дээ. Энд нэг жижигхэн ил үсэг тавьчих. Нэг их мэддэхгүй хүн шиг тийм ил тавьчих. Тосож болохгүй. Тодорхосон да. Зөвхөн авчгаар нэг тийм мэддэхгүй байх гэж бодож байна. За тэр их тийм одоо жишээ нь их дими утгагүй юм ярьж иж мэж магадгүй. Тэгэхээр нөгөө нэг юу үний юм бэ, юу худлаа юм бэ гэсэн асуудал гардаг л да. Мэдээж одоо чинь юу гэдэг нь шинжлэх ухаан илүүдтэй юмар одоо бурхан байдаг гэдэг одоо чинь юу гэдэг нь нотлоход хэцүү. За ди үсэг 50 эсвэл мишин харуулдаг ч юм сайхан том туулайны чих тавина. Энэ их удаан бичлэг болж байгаа шүү. За энэ өргөн сайхан таарч ивэл болохгүй да. За яах вэ? Нэгт сайхан таарсан гэдэгтэй боломжийн л гэж үзэхэр болж байна. За туулайны хамар хийж тийм үл гэж бодоод байна. Энэ дээр жоо хамар хийж. Яарч болохгүй хамгийн гол нь нүд за туулаа 2 жигтэй байх ёстой гэж би хөвдөө үзээд байна. Тийм учраас тэр ихний зурснаа давхарлаа зурчжээ. Энэ удаад болохоор
энтэй нийлүүлье. Монголчууд ярьдаг шүү дээ нөгөө нэг бүжин лам бурхан гэж. Одоо туулайны нэртэй бурхан үн хүүхдийн бурхан байх нь гэж. Тэрнтэй адилхан бас тэр Эрлэг ном хааны ихнэр нь бас эмэгтэй одоо жишээ нь бурхан байдаг үр хүүхдийн умаахан гэж. За тэгэл гоё гэсэнгүй. За туулай тий. Дур лол гэл. За одоо дахианыхаа толгойн дээр ажиллана. Цагаан часуулаа зүрх зурнаа. Туулын нэгсэн хавирхтай. Гэхдээ яадгийн урлаг гэж угаасаа гачийн байд юм чи. Тийм биз дээ. Ер нь яг гэж ингээл урлаг уран сайхан гэл ингээл байгаад байдаг байна. Яг уу амьдрал нас богино учраас одоо юу гэдгийг энэ одоо жишээ юу гэдгийг амьдралыг одоо жоохон зугаатай өнгөрөхийн тулд урлаг байдаг бах. За хий үсэг зурна шүү дээ. Тэгэхээр чин одоо энэ юутайгаа давхардуулах нь шүү дээ. Тэгэхээр чин нэг хинэн тэгээд дахиаш гэж юм уу нэг тийм их юм болох нь шүү дээ. Зүрх тий. За тийм. Тэг би өөрийнхөө нэрийг энэ доор нь бичих бах. Би довчхон нэрээ бичдэг. Чи гана гэж тий. Тэгэхээр чи гана. За нэг иймэрхүү юм болох нь шүү дээ. хайра дора лала гэж. Яг жоохон жимик хийгээ тэгээд нэг жаадалцсан байхад бас нэг хөвгчлөлтэй л юм. Тий. За анхаарал тавьсан баярлалаа.